За сайн бацхан уу. Өнөөдөр 2026 оны 2 сарын 20. За Австрали улсын Мельбурн хотод ирсэн байна. За сүүлийн үед Монгол залуучууд дэлхийн зах зээл дээр мэргэжлэрээ маш их ажиллаж байгаа. Би Австрали ирэх болгондоо л одоо ийм залуучуудтай уулзаж бас нэг хууч хөржээ гэж ингэж зорж байгаа. За энэ удаа болохоор Болдоотрийн инх төвшин гээд за яг Йодозынхаа мэргэжлэр Австрали улсад инженер за сүүлийн үед бүр менежер болоод ингээд маш амжилттай ажиллаж байгаа юм залуутай өнөөдөр одоо сар шинийн үеэр олон түмэнтэйгээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. За инх төвшин ингээд өөрийгөө танилцуулж Монголд одоо 10 жилийн сургууль, их сургууль, аль сургуулийг төгсөжээ, хаана ажиллажээ гэдэг танилцуулж одоо хаана ажиллаж байна Австрали гэдэг. За тэгээ юуны төрөнд танд сар шинийн мэд хүргэе. Тэгээд гал морь жилийнхэн босгон дээр олон инженерийн төлөөлөл болсон их цэцэг гишүүнтэйгээ уулзж байгаадаа таатай байна. За миний тухайд ирээдүйн зөвлөлтөр сургуулийг төгссөн уул уурхай маршедер мэргэжилтэй 2016 онд Австралид ирсэн. Тэгээд одоогоор яг Австралийн барилгын салбарт геодезийн инженер мэргэжлэр ажилладаг юм хүн байна. За Монгол тэгээд бакалавра аль сургууль төгсөжсэн тийм? ШТС-ийг төгсөжсэн. 2011 оны төгсөл. 11 он. Тэгээ Монголд ажиллаж байсан уу? Тий, ажиллаж байсан. Юу олон инженерүүдийн ажил оюутлогын компаниар ажлын гараагаа эхэлж байсан. Тий. Тэгээ тэндээ ажиллаж агаад тэгээд нааш ирсэн дээ. Оюутлогод ажиллаж байгаа маш олон залуучууд Австралид хурж ирээд ер нь шууд одоо мэргэжлэр ажиллаад байдаг. Чи бас хурж ирээд шууд ажиллах шиг байсан тийм? Тий, ирээд тий мэргэжлэр ажиллаад ирсэн тий. Тэгээ Австралид болохоор магистраар бас сураад ирсэн баха тий? Тий, магистр бол яг харцсангуй сүлд нэг ирээд хэдэн жил ажиллаж байгаа тэгээ магистртаа орж ирсэн. Одоо тэгээд ажиллаж байгаа компани чинь ерөнхийдөө ямар төрлийн ажлуудыг хийдэг юм? За манай компани болохоор Multiworks Australia гэх нэртэй тийм барилгын компани. Тэгээд илүү нөгөө үйлдвэрлэлийн барилга талдаа ажилладаг. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг дэлхийн доллартай холбоотой нөгөө нэг сэргийгт хэрчим хүч нэлийн одоо эрчтэй явагдаж байна. Австралиас мөн адил. Тэгээ манай компани болохоор одоо сүүлийн 5 жилийн төлөвлөгөөгөө илүү яг тэр салбар руу чиглүүлээд тэгээд тиймэрхүү төслүүдийг аваад барилгын ажил гүйцэтгэж байгаа. За тэгэхээр сэргийгт хэрчим хүчний тэгэхээр хэрчим хүчтэй бас натаа холбоотой гэсэн юм шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь ингээд нарны станц ч юм уу, салхи станц юм одоо барилгын угсралтын ажлыг хийдэг гэсэн үг үү тий? Тий. Яг цахилгааны одоо яг тал руу компани биш. Илүү барилгын ажлын хийдэг. Барилгын тийм шүү дээ. Ер нь эрчим хүчний одоо дэд станц шугамуудын ихэнх нь дандаа барилгын ажлууд байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ Австралийн хувьд одоо тэр барилгын ажлыг хийж байхад барилга угсралтын ажлыг хийж байхад ер нь хяналтыг одоо яаж тавьдаг юм бэ? Одоо Монгол улсын хувьд болохоор ингээд эрчим хүчний хөгжлийн төвгөө улсын байгууллага хяналт хийгээд байдаг. За тэгэхээр Австралийн хувьд болохоор тэр хяналтыг зөвхөн хувийн байгууллага хийгээд байдаг юм уу? Эсвэл одоо захиалагчийн хийдэг юм уу? Эсвэл улсаас хийдэг юм уу? Тэр ер нь ямар хөө байд юм бэ? За миний одоо мэдж байгаагаар ер нь хувь хүмүүс яг тэр одоо чанарын хяналтын ажлуудыг гүйцэтгэдэг. Тэгээд австралчууд өөрсдөө нөгөө нэг building surveyor гэж тийм одоо ажил мэргэжлээд байдаг. Барилгын хяналт гэдэг. За. Тийм тусгай одоо эрх авсан хүмүүс, хувь хүмүүс яг хөө тэгээ нөгөө нэг бизнес болохоор янз бүрийн компани дагуу явдаг баг. Гэхдээ хувь хүмүүс нөгөө нэг яг тэр барилгын гүйцэтгэл төр хяналт тавьдаг. Тэгээд мэдээж яг нөгөө нэг том стандарт байгаа дээр нь стандартын одоо биелэлт одоо гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг гэсэн. Зөв. Тэгэхээр юу юм бэ штэ тэ нөгөө захиалагчийн хяналтыг тавьдаг компани гэхээсээ илүүтэй хувь хүнд одоо ингээ хяналт тавих жишээ нь одоо барилгын ажилд хяналт тавих эрхийг өгдөг гэсэн үг үү те? Тий, яг зөв. Яг тэр чинь бас их зөв юм. Улсын оролцоо миний анзаарсан нэг юм бага шүү. Тий, илүү яг нэг төслийн хүрээнд гэдэг ярил төслийг яг хариуцсан үндсэн нөгөө нэг гүйцэтгэж байгаа. Тэгээ тэр хүмүүс маань яг тэг building surveyor гэдэг хүмүүстэй одоо ажлынхаа чанарыг хянуулцдаг гэсэн. За Австрали улсын хувьд ер нь стандартын хэрэглээ хэр одоо их байдгийг саяны танай ажил дээр хяналт тавьж байгаа хүмүүс жишээ нь одоо таны одоо хийж байгаа тэр бетон, зурмаг, арматур энтрийн хувьд болохоор стандартыг барайл хяналтаа хийж байгаа их тийм. Тэгэхээр стандарт ер нь хэр вэ? Тий, ер нь би ч Монгол барилгын салбар дээр ажиллаж үзээгүй. Гэхдээ энэ даваа туршлагаа
гээд хуваалцвал ер нь стандартыг нь аягүй сайн бариулдаг. Тэгээд жижиг деталь гэлтгүү яг л одоо стандартын дагуу хийн. Яагаад гэвэл ялангуяа одоо барилгын салбар чинь ийм юм л дээ. Олон жилийн настай одоо тийм сайн барилга барих нь аягүй чухал юм байна шүү дээ. Тэгэнгүүт яг жижиг юмнаас л нөгөө нэг чанар гэдэг юм гардаг. Одоо жишээлбэл хамгийн энгийн гэвэл нөгөө нэг бетоны найрлага тий, цементнийх нь одоо хэмжээ хэр байна, усных нь хэмжээ хэр байна гэдгээс ихсүүлээ цаашлаад нөгөө нэг арматурын холболтууд тоошрох юм байна уу. Тэгээд яг одоо манай мэргэжлийн нөгөө нэг хэмжээ дамжаа өндөр нь яг одоо зураг төслийн дагуу байна уу гэх мэтчлэн юмыг шалгадаг. Тэгээд түрүүний нөгөө building survey гэдэг хүмүүс чинь ерөнхийдөө тийм талаас нь хяналтууд тавина. Дээрээс нь нөгөө нэг захиалагч болон гүйцэтгэгчийн нөгөө нэг харилцаа байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг тэр чанартай хийх үү? Тийм, инженерүүд хоорондоо бид нөгөө нэг юу гэж ярьдаг л та. Одоо чанарын тийм нөгөө нэг ITP гэж ярьдаг. Одоо нөгөө нэг хяналтын хуудас бүгд яваа тийм. Inspection test plan гэдэг. Тэр нь болохоор яг бүх нөгөө нэг нарийн чанартай холбоотой юмнуудыг бүртгээд тэгэнгүүтээ захиалагчийн талаас нэг хүн, гүйцэтгэгчийн талаас нэг хүн, хоёр инженерүүд хүрцэх байдаг. Бид нар яг нөгөө нэг бүх юм шалгаа заавалж байна. Гэх байдлаар л юм. Тэгээд Австрали улсын хувьд ерөөхдөө ингээд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар ихэнх нь одоо нэг гадны орнуудаас ирсэн хүмүүсийг ажиллаад байгаа шиг харагдаад. Чамд одоо тийм мэдрэмж төрж гэнэ үү ингээд танаа дээр жишээ нь австралчууд их ажиллаж гэнэ үү эсвэл одоо гол төлөв иммиграшн хүмүүс их байна уу? За Австрали улс маань өөрөө нэлээд тийм одоо multicultural гэж ярьдаг. Олон улсын тийм одоо хүн олон орноос ирсэн хүмүүс байдаг. Тэгээд яг манай компани тухайд ихэнх нь австралчууд, тэгээд ирландууд байна, монголчууд байна. Одоо танад хэдэн монгол ажиллаж байна гэхээр? Одоо надтай нэг 3 байгаа. 3 монгол. Оо за. Тэгээд ер нь олон орны хүмүүс байгаа. Тийм барилгын талбарт дээр чинь тэгэл энэ тийм нэг олон компаниуд нийлээд нэг төсөлтөөр ажиллаж байдаг. Тэгээд янз бүрийн хүнтэй таарч. За ер нь ингээд Австралид ажиллаж байхад Монголд одоо бакалаврын зэрэг хамгаалсан биш үү тий? Тэнд олж авсан мэдлэг, за Монголд одоо оюу толгойд ажиллаж байсан тэр ажлын туршлага ер нь хэр одоо тус болж байна? За тий ер нь бол манай одоо шүтээс сургууль маань суурийг бол маш сайн тавьдаг. Сайн тавьж байгаа. Дээрээс нь оюу толгой гэдэг одоо компани маань одоо маш өндөр стандарттай ажлын арга барилтай компани шүү. Швейцарийн нэг стандартыг барьжсан. Дэлхийн ингэж ярьцгаад буруудахгүй тийм одоо албан байгууллага. Тэгвэл тэндээс сурсан юм бол маш их. Тэгээд энэ дээрээ яг ажиллаа гүйцэтгэхэд бол маш их төхөмөлсөн. Ажилд орохоос эхэлэл тэгэл явц тоон тэгэл бүхэл шатнд тэрэг болдог шүү дээ. Ганц мэрэгжлэхгүй нөгөө байгууллагын соёл аюул олон юмнууд байна. Энэ Австралид ерөөхдөө бас нөгөө ажлын цагийг бас айгүй стандартыг маш их барьдаг тий, илүү цагаар ажиллах хэрэггүй, амралтын өдөр ажиллах хэрэггүй гэдэг юм уу? Танай ажил дээр одоо бас яг юм ажлын шаардлагаас хамаараад илүү цагаар ажиллах гэдэг юм уу? Амралтын өдөр ажиллах тийм шаардлага гардаггүй гайгүй юу? За ер нь ховор тий. Тэгээ барилгын нөгөө чухал үе шатууд байдаг тий. Нөгөө цутгалтын өмнө жоохон шахах шаардлага гарна. Тэр үед ажиллаж байгаа тохиолдлууд гарна. Гэхдээ австралчууд ч өөрсдөө нэг тийм юмыг сайн төлөвлөдөг. Тэгээд төлөвлөгөөтэй байна гэдэг маань нөгөө тэгж нэг ачаал аваад ахгүй нэг юмыг сайхан чигтгэн ингээл ахнасаа одоо нэг урсгаад болчдөг. Тэгэхээр бас хэцүү байна. 8 цаг ажиллаждаг. Шаардлагатай бол илүү 1-2 цаг ажиллана. За ингээд өөрийнхөө ажлын мэргэжлээс ингээд сайхан Австралийн туршлагыг хуваалсанд баярлалаа. За яг одоо өөрийн чинь мэргэжлэр сурж байгаа эсвэл одоо 10 жилээ төгсөж байгаа энэ хүүхдүүдэд ер нь өдөө одоо нэг үнэтэй зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ ер нь? За тэгээд ер нь бол англи хэл одоо программын хэл дээр бол хүмүүс л хэлдэг зүйлээ. Тэр одоо угаасаа одоо байх ёстой шаардлага гэж бодож байна. Зөв тэрнээс илүү яг хувь хүн өөрсдөө гэвэл би нөгөө эзэн хичээл заяа хичээн гэдэг үгэнд аюу дуртай. Тэгээд хүн өөрөө сайхан амьдрий, сайхан амжилт гаргахыг өөрөө л хичээх хэрэгтэй. Тэгээд боломж бол
хаасаагүй байдаг. Тэгээ хамгийн гол нь өөрөө хичээгээд тэр боломжийг хатгаж авах нь өгөөний өөрөө сонголт гэж боддог. Тэгэхээр сайн хичээл. За. Тэгэл үр дүн гарна. Яг зөвтэй тий. Үнэхээр эзэн хичээл заяа хичээн гэдэг юм өгүүл одоо маш чухал үг. Та үнэхээр хичээх юм бол одоо таны урд бүх зүйл бүх боломжууд бол байгаа. За ингээд төвшөөд маш их баярлалаа. Ингээд төвшөөгийнхөө ажил үйлсэд нь гэр бүлд нь эрүүл мэндийн хажиргал сайн сайхан бүхний бүсэн өрөө ёо. За баярлалаа.